Энгийн одоо ихтэй хүүхэд залуучууд ийм ам одоо болсон бүгдээрээ одоо туслах сайхан сэтгэлийг олж чадах чигээр одоо гэж одоо бодож байгаа хэрэгтэй юм аа. Энэ бол хамгийн одоо чухал ийм одоо зүйл юм. Тэгээд мөн одоо боломж байдаг өглөө болгон одоо босоо бод сэтгэлийг одоо үүсгэж бодсодын цааныг одоо ингэ сэргээр одоо босгож явах хэрэгтэй. Бод сэтгэлийг одоо үүсгэх санжаач байдаг үүтэй одоо энэ сургаалт одоо эдгээрийг одоо аль хэдийг одоо ингэ сайн одоо шийдэж тогтоогоо тэгээд өглөө босгонгуудаа тэр одоо сэтгэлийг одоо үүсгэх тэр номныхоо одоо үгийн тушаа бүхний сайн болоод ингээд бодит сэтгэлийг одоо үүсгээд бодсодын цаанаа одоо ингэ өдөр болгон одоо сэргээр жигэж одоо босгож явах юм бол маш их сайн юм шүү. Энэ төдийг бид одоо үеийн чуулганы хурааж хэлэх зүйлийг одоо арих хэрэгтэй байдаг. Тэгэхээр бодит сэтгэлийн энэ одоо насласан төдийг үеийн чуулганы хурааж түүгээр одоо болж байгаа юм. Хэлэх зүйлийг одоо арих ч гэсэн одоо түүгээр одоо болж байгаа юм. Тэгээд тухайн өдөр бол ямар нэг үеийн үйл хийх тэр болон тэр бодит сэтгэлээр одоо эсгэлтэй бодит сэтгэлээр одоо өдөө ингээд одоо тухайн одоо үеийг хийх юм бол тэр одоо үеийн ч гэсэн одоо маш их одоо хүчтэй маш их ариун их одоо үеийн болох юм одоо юм аа. Тиймээс одоо таамаг дайч чадах шинээр одоо сайн сэтгэлийг одоо үүсгэж ялангуяа сайн сэтгэлийг одоо төрөөс бодит сэтгэлийг одоо үүсгэж явах хэрэгтэй. Мөн одоо хоёрдугаар нь бүгдээрээ эрүүл мэндээ сайн одоо чухалчлаарай. Одоо энэ хүү одоо хүний төрлийг одоо олсон учраас эрүүл одоо урт наслах одоо хэрэгтэй юм. Тийм учраас эрүүл мэндээ одоо чухалчлах хэрэгтэй. Ялангуяа одоо аль одоо танихтай үүтэй эрдэм усын ийм одоо сэтгэлийг одоо сэргүүлэх масуурлах тийм зүйлийг ерөөсөө одоо хийж болохгүй. Ялангуяа залуучууд одоо аль тэр хүүхдүүд одоо содор одоо хэрэглэх юм бол тэр өөрсдийн одоо эрдэм номдоос болцож байгаа энэ цаг завыг ч гэсэн маш их одоо гаргасан. Өөрийн одоо ажил үйлс ч гэсэн одоо бацаасаа авч өөрийн одоо эд одоо хөрөнгөтэй бүхий юм бол гай бацтай ийм одоо зүйл юм. Тийм учраас одоо аль хүүхдээ бүгдийг бол одоо аль чадах чигээр одоо хэмжиж өөрийнхөө одоо эрүүл мэндийг одоо сайн анхаарч аваарай. Эдгээр ийм одоо зүйлийг одоо хийх. Мөн одоо анх одоо энэ антибиотик одоо хийж байгаа амбиг хийдийг одоо хамбалан болгон амбигийн одоо захиргааны одоо хамбалан нийт одоо амбигийн одоо хамбалан мөн одоо үүнийг одоо зохион байгуулж байгаа одоо болсон үдгийн эзэлтэй бүгд одоо бүгдээрээ бол одоо энэ хүү одоо анжуугийн одоо сүнчээр маш сайн одоо нарийн сайн зохион байгууллаа. Тийм учраас бүгдээр одоо маш баярлалаа гэж ингэж одоо хэлий. Олон одоо үеийн сан одоо өндөр настай хамгуурууд одоо нийтийн одоо багш ийм одоо суулж гисэн одоо энэ анжуугийн бол бас сайхан одоо мөрлөж ингэж одоо анжуугийн одоо дүүртэл одоо сайхан одоо суусан бол бас бүгдээр одоо баярлалаа гэж ингэж одоо айлтгая. Тэгээд та бүхэн үргэлж одоо цаг үргэлж одоо хамгийн сайн сэтгэлийг одоо үүсгэж ингэж одоо яваа. Мөн одоо түүгээр одоо улаан зөвхөн одоо сайн сэтгэлийг одоо үүсгэхийг одоо байгаа. Бурхан багшсан бол аваад сэтгэлийг сайн одоо олж авах хэрэгтэй. Бурхан одоо аваад сэтгэл олуулахдаа чинь өөрийнхөө одоо бас аваад сэтгэл олуулах хэрэгтэй. Бурхан одоо авахгүй гэдэг нь юунаас одоо харагдахгүй гэдэг бид нар өөрсдөө одоо сэтгэлээ одоо өөрийнхөө одоо сэтгэлээсээ бурхан одоо өөрийгөө хэлцээр одоо даахж байгаа гэдэг түүнээс одоо шалтгаална. Тийм учраас бол бурхан өөрийгөө даах гэдэг бол аваад сэтгэл олуулах юм байна. Тийм учраас аваад сэтгэл олуулах юм сайн одоо сайн одоо ингэж одоо итгэл олуулж явах хэрэгтэй юм. Бид бол буян одоо хэрэгтэй. Тэгэхээр аваад сэтгэл олуулсаар маш их одоо буян гаргадаг. Буян одоо юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг бид нар бүгдээрээ л амар амгалан өгсдөг. Тэр амгалангийн шалтгаан ч одоо буян юм байна. Бид нар одоо бүгдээрээ зовлонтой арилгах юм одоо өгсдөг. Тэгэхээр бид нар одоо бурхан одоо чухал дээр аваад гэдгээс сайн одоо бодуулаад буян одоо хүчтэй байх юм бол тэр зүйлийг зовлонтой арилгах чадна. Өөрсдөө амар амгалан одоо авчирч чадах ийм одоо юм аа. Тийм учраас одоо буян сэтгэлийг одоо аж чадах шинээр сайн одоо төлөвлөж нормал одоо ажил үйлс юу хийсэн ч гэсэн түүнийг одоо үеийн бүртээ зөвхөн одоо хийж явах хэрэгтэй. Бурхан ч гэсэн даваа
болсон бол охины сургаалыг одоо хэрэгжүүлэх ёстой. Тэр хамгийн гол сургаал нь өвлийн үр одоо байдаг. Тийм учраас өвлийн үрээс бид аль болохоор одоо төрчихгүйгээр ингэж одоо ажил үйлсээр одоо явуулж явах их сайн аа. Тэгээд одоо өөр Германыг одоо бэрхшээл одоо гарч ирсэн ч гэсэн түүнд бол сэтгэлээр одоо ингэж унаж хэтэрхий одоо ингэж одоо шаардаж болохгүй өөрийнхөө одоо сэтгэлийг одоо сэргээн ихэд бол гонж гэсэн одоо аваад сэтгэлийг одуулах тэгээд зарим одоо бурхтын одоо зүрхэн тарбийг одоо унших зэрэгүүдийн жишээлх юм бол Монгол орн бол учраны одоо орн учраас он базарны компаниас хаач юм уу он базарны хэмэгтэй учраны тарбиг олон одоо янз бүрийн тэрний одоо айлын одоо үүднээс бол тухайн одоо тарбиг одоо уншаа тэр бүрэн одоо залбирах юм бол үнэхээр одоо бас тэр чин сэтгэлээсээ залбирч чадах юм бол тэрний илүү янзын одоо хорлол өвчин болон тэргүүдийг айлгахад бол маш одоо бастай ийм одоо болно. Тийм учраас бол одоо бурхан гэсэн үн сэтгэлээсээ одоо итгэсэн биширсэн итгэх одоо биширхийн үгнээс бурхан гэсэн аврал итгэлийг одоо цаг үеж бас оруулахыг хичээж байгаарай. Ингээд олон зүйлийг одоо ярих юм бол цаг гарна. Хамгийн гол нь одоо юу гэхээр бид нар одоо энэ одоо уян хураасан үнийг зориулж сайн одоо чиглүүлэх хэрэгтэй. Тийм учраас энэ одоо амжирын дүн одоо сонссон энийг одоо уян одоо хугацаанд бол бид нар маш их одоо уян хураасан байгаа. Тэгэхээр энэ одоо уян бол одоо ерөөдөө сайн тавих хэрэгтэй юм. Бид нар 4 жилийн одоо хугацаанд 4 жил гэдэг нь бас багахан хугацаа. Энэ одоо хугацаанд бүхий одоо жил болгон одоо 2 сар орчим болоод энэ одоо номд сууж байгаа. Тэгээд энэ номд сууж байгаа хугацаанд бас ямар одоо буюу байна. Тэр бүгдийг сайхан одоо нийлүүлээд тэгээд хамгийн ихдээ бол бурхны шашин одоо дэлгэрэн гэдэг нь тэнээс одоо хамаарахгүй гэдэг хэрэг шашныг одоо баригч дээрс тамаас хамаардаг юм. Тийм учраас бол эрхийг өргөдөг одоо татвар багш болон мөн одоо Монголын одоо шашныг тэргүү аль бод жимсэн болох тэргүүтэй шашныг баригч дээрс тамаар бүгдээр одоо өргөний батгаш байгаас тэгээд тэдгээрийн одоо хүчээр бол нийт одоо бурхны шашиныг ягмаяа бод цонхоо хамгийн одоо элбэг одоо хэрэггүй одоо элбэг шашин түүний одоо дэлгэр цаг үргэлж одоо түүний дэлгэрээс тэгээд бидний зүгээс бол Монгол орны бурхны шашин одоо өөрийн одоо байсан шиг сайн дэлгэрээс түүдэд одоо ингээд бурхны шашин одоо сайн дэлгэрч байгаад ямар одоо бичтэй Монгол сайн дэлгэрч байсан тэрийн шиг Монгол орнд ч гэсэн бурхны шашин тийм сайхан одоо дэлгэрээсээ гэж миний зүгээс ч гэсэн одоо өрөө тавьж байна. Та бүхэн ч гэсэн одоо тэгж одоо сайхан өрөө тавиарай. Тэгээд мөн одоо нөхөө сүнчээр номыг одоо олж байгаа хугацаанд олон одоо өвлөхийн эзэн гарлаа. Тэгэхээр бүх өвлөхийн эзэнүүдээс одоо өнгөрсөн хэдийний хооронд харуулсан одоо буян хийсэн бол тэр одоо өнгөрсөн одоо маш их бүрэн одоо сайн төрлийг болоод олон дэвштэй маш түргэн одоо бурхны бүтээл болж төгс гэрээсээ хэмээн сайн өрөө тавих хэрэгтэй. Насны байгаа төгөлдөр одоо хүмүүс энэ одоо өвлөхийн эзэн болж одоо буян хийж байгаа бол тэгэхээр одоо бүх хүмүүсийн ажил үйлсэн одоо сайдар одоо бүтэж сансан хэрэг бүгд нь одоо ёсчлон одоо бүтэж чөлөө очиж хүний бие болсныхаа одоо хэргийг олсныхаа бол хэрэг бүрдээр одоо болж ингэж одоо маш их бүрдийн одоо бурхны бодлыг олгох юм. Бурхны бодлыг бас ерөө зөвхөн одоо байх хэрэгтэй. Тэгээд нийт одоо энэ загвар тим дээр бол амар амгалан ихтэй сайн сайхан бүгд дэлгэрээсээ бүгдээ одоо ажиглалтаа сайн сайхан байгаасаа тэгээд дэлхийд бол зарим газар одоо дайнтай ч одоо гарч байна. Зарим газар илүү янзын одоо хүчин зовлон бүгд одоо ингэж бас гарч байна. Тэгэхээр тэдгээр бүгд ч гэсэн бидний энэ одоо үеийн хүчээр бол маш их одоо амьдаж бүгдээрээ одоо амар амгалантай ихтэй сайн сайхан одоо амьдраасаа түнгэрч дүүсгээр бүхий л одоо бүгдээр ажиглалтаа сайн сайхан байх юм одоо шалтгаан одоо сэрний буй маань за тэгээд бүгд одоо бид нар бол ирээдүйд одоо амьтын төсөв бурхан болъё гэж ингэж одоо өрөөж байгаа. Бурхан болоход бол одоо юуны хүчээр одоо бурхан болдог юм бэ гэхээр арга гэдэг одоо хоёр зам руу одоо явж байгаа бурхан болдог юм. Аргын талыг одоо бүгдийг одоо нэгтгэх юм бол бодит сэтгэлд одоо орно. Бидний талд бол
хоосон чанарын одоо үзэл буюу өргөлгүй үзэл одоо байна. Тийм учраас энэ хоёр одоо үзэл бол бидэнд одоо зайлшгүй хэрэгтэй. Өнгөрсөн цагийн одоо бүхэл одоо бурхан бүгдээрээ энэ одоо арга биелэх хоёр буюу одоо гол сэтгэл болон хоосон чанарын одоо үзлийг ослон баримтуулсан одоо бид сорж ажил төсгийгээрсэн одоогийн бурхтаж гэсэн тийхүүд одоо гэгэрэх ирээдүйн одоо бурхтаж гэсэн тэгжил одоо гэгэрэх ийм одоо ёстой юм аа. Тийм учраас одоо бид одоо аргын тал одоо болсон энэ одоо гол сэтгэл болон билгүүрийн тал болсон хоосон чанарын үзэл хоёрыг бол одоо маш их хөрөнгө одоо өөртөө төлөвлөе гэж хүчтэй одоо бодож өрөө тавих нь бол нэг талаас уян хэмжээшгүй одоо нөгөө талаас өөртөө бид сайн одоо авиасын болох ийм одоо юм аа. Тийм учраас одоо эдгээр бүгд одоо сайтай болоод ингээд өрөө тавих